Одоо тэгвэл бүгдээрээ эцэг эхчүүдээ өнөөдөр гэр гертээ шалгалт явуулъя л да. Гарны судаснуудыг шалгах хэрэгтэй. Ахаад одоо нөгөө гарны судас шалгаач гэдэг хэлснээс хойш хөл рүүгээ бас тарьдаг болчиход. Тий, хөлний судасыг бас шалгана. Ер нь судастай гэсэн ил байцхад далд судаснуудыг шалгах нь зөв баггүй. Сайн байцгаана уу? Бүгдд нь энэ өдрийн мэнд хүргэе. Та бүхэн яг одоо Монголын радиогийн 3 дугаар сууг Хөгтөнгөр радиогийн подкастыг хүлээн аван сонсгож байна. Тэгэхээр энэ удаа бид эмч урьж ярилцах гэж байгаа. Сүүлийн үед хүмүүсийн анхаарлыг татаж байгаа, айдсыг төрүүлж байгаа сэдвээр одоо ярих гэж байна. За би сэтгүүлч хүнийхээ хувьд, дээрэс нь ээж хүнийхээ хувьд энэ сэдвээр ярихгүй болохгүй юм байна, тойрч болохгүй юм байна гэж бодсон. За доктор Үүр гар сарууны эмнэлгийн эмч, за анагаах ухааны доктор, гар сарууны их эмч очир бүрийг бид урьж оролцуулж байна. Сайн байна уу та? Энэ өдрийн мэнд хүргэе. Сайхан аварчиж байна уу? Хоо сайхан аварчиж байна. За тэгэхээр эмчээ би таны мэдээллийг олж үзсэн. Энэ одоо сүүлийн үед мансууруулах бодисоос болоод өсвөр насны хүүхдүүд гараа тайруулж байна. Эд яг амьдрал дээр дөнгөж хүл тавьж байгаа хүүхдүүд гаргуу болчихж байна гэсэн мэдээллийг хараад юу гараа тайруулах вүлээ? Юу мансууруулах бодис вүлээ? Энд чинь одоо ингээд энэ хүүхдүүдэд олдчдаг тийм хэлбэрхэн ид байдаг юм уу гэд бодсон. Тэгээ таны одоо эмнэлгийн пэйж хуудасаар дамжиж орж итэл гар сарууны их эмч гинэ. Тэгсэн чинь нөгөө бид нар зүрхний эмчилгээ хэлээдэг, тархины эмчилгээ гэдэг. Гэтэл гар сарууны эмч гэж бүр тустай байдаг байх нь байна. Тэр байтугай одоо гар сарууны эмнэлэг гэж тустай юм байна. Тэгээ энэ тухай мэдээллийг, ойлголтыг та надад өгөөч. Хоёулаа сая нэвтрүүлэг эхлэхээс өмнө ярилцчихсэн чинь тийм байлээ, хүмүүс харин ингэж идэгин гэсэн. Тэгэхээр их түгээмэл ойлголт байгаа дээ нөө. Тэг. Ер нь бол гарны эмнэлэг гэж бол ихэнх нь мэддэггүй гинэ. Тэгээ яг гар нь өвдөө тэгээд нэг юм хүм хайж яхаар гараад ирдэм байлээ. Тэгээ гарны эмнэлэг гэж тустай байд юм байна гэж ойлгосон гэж. Яг бид хэдий одоо би энэ эмнэлэгт санал тавьсан нь болохоор надад санал тавихаар нь би тэгэхгүй. Тэгвэл би гараал үзье. Тий. Уг нь бол би гэмтлийн эмч байхгүй. Тий. Тэгээд одоо хөл ч юм уу толгой ингээд яг гэмтлийнхэн чинь бүгдийг үзэх ёстой шүү дээ. Гэхдээ нарийсдаг угаасаа дотроо. Тэгээд тэрэн шиг одоо ингээ гэмтэл үзчихье гэхээр бас болохгүй. Сайн одоо чинь хөлийг гэхэд бас яг хөлний эмчийг сайн мэдэхгүй байхгүй. Тийм учраас энүүгээр нь дагнуул яасан ингэж одоо захиралтай ярьж хагаад тэгээд ийм гарны эмнэлэг гэж тусад нь гаргасан. Тэгээд чинь зөвхөн гар гэлтгөө энэ гар чинь өөрөө их том шинжлэх ухаан болчиход байгаа байхгүй. Тэг гар нь ахаа дотроо олон задарч байгаа байхгүй. Одоо жишээ нь энд зөвхөн нэг биш ахаад 5 чиглэлээр одоо юу яасан мэрэгдсэн эмч үйжээч гарны эмч гэж одоо ингэж тусдаа зөвхөн гар дээр дээрээс нь дотор нь ингэ 5 салгана шүү дээ тий. Гарнаасаа гадна 5 сална. Ахаад бүр одоо мөрний үе, тохооны үе энэ төр улам нарийсдаг байхгүй. Гадаадд бол бүр зөвхөн нэгхэн шүрмсийг л эмчилдэг эмч гэж байдаг. Тэгээ одоо ягаад гэхээр энэ нарийсж байгаа шалтгаан нь болохоор би бол яг тэр талд найдаг байхгүй. Эмч нар чи хоёр талд нь штэ. Нэг нь бол бүх юмыг мэддэг байх хэвээр тий. Дээрээс нь одоо олон төрлийн хагалгааг хийдэг байх хэвээр энэ төр гэсэн байдаг. Би бол нэг төрлийнхээ ямиг илүү сайн хийдэг байх хэвээр гэж бодож үздэг байхгүй. За одоо жишээ нь ихэд шөрмөсгээ ярихад яг нь шөрмөс залгадаг эмчнэр байгаа л та. Гэтэл гадаадын эмчнэр бол зөвхөн шөрмөс залгана. За одоо гэмтлийн эмч ч юм уу манайхан бол одоо өдөрт нэг залгах байхгүй. Нэг юм уу хоёрыг л залгана. Гэтэл нөгөө шөрмөс залгадаг эмч маань одоо 10 эсвэл 15 15-аас дээш хитэрдэггүй угаасаа тэр нарийсан эмчнэр. Ягаад тэгэхээр нэгдүгээрт ядралт, хоёрдугаарт одоо илүү одоо нөгөө хүндээ үйлчлэх байдал гэдэг үүднээсээ. Тэгэхээр өдөрт 15 шүрмэс залгасан, өдөрт нэг шүрмэс залгасан эмчээр оронд ялгаа гарнаад. Яг л энэ шиг ингэж нарийсах юмсан л гэж одоо миний бодол тэр ихгүй. Мэргэжлийн одоо гар сарууны эмч хүний хувьд те. Яг одоо бидний ярилцлагыг подкастыг дөнгөж сонсож эхэлж байгаа бол гар сарууны их эмч үржээ. Гар тойрсоо одоо ямар асуудал байдгийн болдоо гэд өнгөцгөн бодож яж магадгүй. Гэхдээ та энэ ярилцлагыг үргэлжлүүлээ сонсоорой. Үнэхээр анхаарал хандуулах ёстой. Тэр байтхаа бид одоо зөвхөн хүүхэд гэлтгүү тийм эмэгтэйчүүд бид яг өөрсдөө би ч гэсэн энд сууж байгаа би анхаарах ёстой асуудлууд их байна лээ. Тэгэхээр эхний үндсэн асуудал
мансууруулах бодисноос болоод гараад хариулаад байна. Тэгэд энэ мансууруулах бодис чинь одоо зөвхөн одоо би болохоор мэдээлэл хамс байгаа болохоор тарих толгоонд үйлчилдэггүй юм уу? За донтолчтой аюултай гэдгийг хүн болгон мэдж байгаа. Гэтэл яагаад гартаа холбогдоод ингээд гард хариулаад байна вэ? Эхний асуулт. Ингээд цааш асуултууд бас их байгаа тийм. Гартаа холбогдно гэхээр ерөөсөө эхэндээ бол нөгөө мансууруулах бодисыг чинь судсаар тариад. Тэгэхээр нөгөө тарьсан газраараа судас нь одоо нөгөө бүлэгнээд торомп болоод эсвэл мэдрэлээ хөгжүүлээд булчингаа хөгжүүлээд тэгээ болохоо байж байгаа учраас эхлээд гарнаасаа эхэлж байгаа байхгүй. Тэгээд цаашаа нөгөө тунгаа хэтэрх юм болвол тий эсвэл архаг олон удаа хэрэглээд байх юм болвол одоо тэр нөгөө зүрх рүү очих уу, тарих руу очих уу гэдгээр хамаарат байна шүү дээ. Ямар яалтчгүй л одоо нөгөө судсаар тарьж хэрглэж явах үед бол одоо хамгийн их хэлж мэдээлэл очих нь одоо гар учраас гарн дээр очиж авдаг. Тэгээд за гайгүй шиг байвал одоо аварч ийн. Яг авардгаа бол аварч ийн. Тэгтээ бол цөөхөн шүү дээ. Ихэнх нь болохоор нөгөө хожигдож ирээд байгаа байхгүй. Аха. Нууч нь гар нь өвдөд идэг. Аав ээжтэй хэлэхгүй, ах ээжтэй хэлэхгүй. Нэг ч одоо ингээд аав ээжтэй шууд тэр дорн хэлсэн хүнийг би хараагүй. Тэгээ бүр ингээд харлаал хөхрөөл хавдаал цэврүүтэд ирэхээр аав ээжтэй хэлдэг юм уу? Эсвэл имлэгээр явж байгаад тэгээд имлэгээр яваад болохоо байлаа одоо гарыг ч одоо ингээд тайрхаас гарцгүй байна гэж хэлсэн тохиолдолд аав ээжтэй хэлээд байгаа байхгүй. Эмчээ тоон дээр тодруулъя ихэнх нь гэж штэ. Тэгэхээр энэ одоо жишээ нь 2024 онд өнгөрсөн жил чамгүй тоо сонсогдсон. Энэ одоо 40-од гээгүй байгаа да. Тийм олон хүүхэд байна уу? Тэгэд энэ хүүхдүүд яаж мэдээлэл олж аваад байгаа юм болов? Тэрийг одоо би хэлж мэдэхгүй байна. Аха. Зүгээр ер нь бол 40 хүүхэд нь бол одоо нөгөө хуруугаа ч юм уу гараа тайруулсан байхгүй юу. Дахиад 36 хүүхэд цаана нь үзүүлээд аврагдаад одоо гайгүй одоо идэгцэн байхгүй. Тий. Тэгэхээр чи ер нь бол одоо 100-аад хүүхэд гэсэн үг шүү дээ. Дахиад цаана нь бол нууж яваа хийж байгаа юм лээ тий. Бүү мэт шүү дээ тий. Зүгээр миний тохиолдол дээр л тийм байхгүй. Энэ суцрууга тарьдаг байдаг юм уу, уудагч байдаг юм уу? Ямар ч байсан энэ мансууруулах төрлийн бодис бол мэдээж хориотой. За дээрэс нь ийм бодис байтугай антибиотикийг имийг жоргуул өгөхгүй байгаа шүү дээ. Энийг бас гайхаад. Энэ чи хамгийн аймаар юм баг. Энэ юу вэ гэхээр одоо имийн бодис одоо авдаг шүү дээ. Имийн сангуудаар аваад байгаа байхгүй. Хүүхдүүд үү? Тий. Гэхдээ хүүхдүүдэд бол өгөхгүй байдаг. Харцангуй гайгүй болж. Гэвч одоо ингээд нөгөө настай хүнд юм уу, ядарсан хүнд мөнгө өгөөд ахуулаад байхгүй юу? Одоо та аваад өгөөч. Манай энд инглээ, тент тэглээ, эсвэл өрөвцөтгэлийн бодоод ингэж авахулж. Тэгээд жоргуу бол бас өгдөггүй юм. Тэгэхээр бас нэг ганц аюултай юм нь болохоор одоо мэдээд жоргуу бол өгөхгүй гэж ярьж байгаа ч гисэн одоо настай хүн ирээд гууд юм уу? Бас нэг яаралтай инглээ гууд байгаа хүмүүс дээр бол одоо өгөөд байгаа байхгүй. Энэ байдлаа зогсооч чи тий жоргуу юмыг ерөөсөө биш. Ахаад дээрэс нь нөгөө одоо миний одоо болохгүй нь бүү мэд. За ямар байдаг вэ ч гэсэн одоо хідэн дайсантай болох нь надад хамаагүй шүү дээ. Эмийн компаниудын борлуулалтаа бодсон юм байхгүй. Жоргуугаар олгодог бас эмнүүд байгаа байхгүй. Тэрийг найруулж хийж одоо биднээс илүү найруулдаг болцсон байхгүй. Нөгөөдүүлээ зааж өгөөд ингээд тэгэхээр жоргуу олгодог юмнээс ч бас байгаа. Тэгэхээр ер нь бол бүх юмыг жортой олгодог болчмоор байгаа байхгүй. Тэгэхгүй болохоор нөгөө энэ эмийн компаниудад чинь орлого гэдэг юм нь болохгүй учраас л энд юу яагаад байна гэж миний хувьд бол боддог. Тэгээ одоо юу тэгж бодсон учраас тэр яаж найруулж болох вэ? Юуг хооронд нь угаасаа ер нь судас руу тарьж байгаа ихэнх юм нь зориултын бус юмыг найруулж тариад байгаа байхгүй юу? Тэгэхээр эцэг эхчүүдээ томчуудаа таны миний өсвөр насныхаа ер нь хинтээ нийлж хаана яваад байна вэ? Одоо ээж аавууд бидний алдаа байдаг шээ төгөөмөл ажиглагддаг. Миний хүүхэд хүмүүжил сайтай да. Миний хүүхэд ер нь гайгүй дээ гэл нэг юм арай эвгүй юм дээр чих дэлслээ гэж бодоход хин дуруу татагдаад байна гэ. Дандаа нөгөө бусдын хүүхд рүү ч юм уу бусад руу ингэ жоохон далаалах тал байгаад идэг. Гэтэл яг хүүхдүүдээ хаана хинтээ нийлж явж байгааг ин анзаарах хэрэгтэй. Би ч гэсэн энэ мэдээллийг сонсоод ингэ нэг юм бие ар зах
ах шиг яана юу илээ би хүүхдтэйгээ хизээ хамгийн сүүл 5 минут ярилцлаа. Гар хуруугийн гаргаж юу н харсан билүү? Ямар хүүхдүүдтэй нийлж байгаа найз нөхдийн мэд хөлөө гэж бодож исэн. Насны хувьд юм чи ямар байна? Хідээс хідэн насныхан илүү төлхөө байсан бэ? Одоо таны яг ирж үйлчлүүлж байгаа л гэсэн үг шүү дээ. Түүнээс биш цаанаас хэр байгаа таашгүй гэдэг нь хамгийн амар нь тий. Эхэндээ бол нэг 18-аас 34 насныхан байсан байхгүй. Одоо болсон чинь 16-аас нэгээд залуужаад эхэлж. Дээрээс нь олон болцсон. Тэгээд дээрээс нь энэ юу вэ гэхээр нөгөө гол юм нь тэргүй энэ ойрын хүрээнээс ч гэсэн байх нь байгаад байгаа юм байна. Нэлийн асуудал тарьж байгаа юм байна гэдгийг одоо манай хүүхдүүд хүртэл сонсоод энд ингэсэн байж та тэнд тэгсэн байж та одоо энэ нэг чинь гээд одоо миний мэдгүй юм ч гэсэн ярьж байгаа байхгүй. Тэгээ бүр одоо ингээд ойр дотны тэр яг ажууд л байж гин гэсэн үг шүү дээ тэр чинь бол. Тэгээ би яг зүгээр сануулад байдаг учраас л манай хүүхдүүд аваа ингэсэн гэж ярьж байгаа. Тий анзаарч байгаа байж магадгүй. Тэгээд тэр хүүхдүүд чи юу байхгүй. Ихэнх нь бол одоо нөгөө оюун санаа нь төлөвшөөгүй байхад нь одоо нөгөө тэр зарж байгаа энэ хүмүүс биш үү? Имийн бодисыг оруулж ирж байгаа. Ер нь бол имийн бодис энд ямар нэгэн хяналтгүйгээр орж ирж ийн эсвэл имийн бодисоо одоо жоргуугаар өгж байгаа тийм л асуудал байгаа шүү дээ. Тэд нар ч болохоор онилж байгаа байв бол угаасаа л тэр нэг төлөвшөөгүй. Ягаад би 34 гэдэг байгаа гэхээр тийм байгаа. 34-өөс доош насныхан л тохиолж байгаа. Тэрнээс нэг 40 гарцсан ч юм уу 30 гарцсан одоо тэр 34-өөс дээш насныхан бол над дээр ирээгүй байгаа байхгүй. Тэгэхээр нь би бас за тийм юм байна да. Дээрээс нь ашгүйдээ бас нэг 16 7 нас арай болоогүй байна гэсэн чи одоо сүүлийн үед тохиолдоод эхэлж байгаа байхгүй. Тэгээ энэ сүүлийн та хичнээн жил одоо анхны тохиолдол нь гэдэг юм уу илэрч эхэлсэн хэдэн он байсан юм бэ? Тэгээ дээрээс нь бас энэ хүүхдүүд олж аваад байгааг ботход үн мөнгөний хувьд ямар хөө юм байгаад идэх юм болоо. Тэгээ бас та энэ зараад байгаа хүмүүсийг баримжаалаад байгаа юм шиг санагдаад байгаа. Хаагур яг ингээд баг ингээд гар дамжуулаад байгааг гин. Яахан нөгөө юу учраас өвчтнүүдээс асуулга явуулаад ингэж яхад бол ярина л та угаасаа юмчтэй. Тэгэхээр одоо би нэр дурдахгүй учраас хамаагүй хэлэх гэдэг байгаа байхгүй юу? Тэгээд юу вэ гэхээр энэ хэд чинь бөмбөгөр энэ хар зах энтрээр байна гэж байгаа байхгүй юу? Тэгээ угаасаа би мэддэг нэг 35-аас 50 насны эмэгтэйчүүд байна гэн бүр ээж хүн байна гэж байгаа байхгүй хамгийн эмзэглэмээр нь. Тэгээд одоо ингээл хоорондоо ярилцаад авдаг. За үүн мөнгийг бол би их сонирхсонгүй. Чухам хэд байдий, ямар байдий. Тэгээд ир чин зөвхөн ганцхан юм биш юм байхгүй. Маш олон төрлийн юм байгаа учраас тэрийг ч одоо тэр дотроо янз гэж байгаа юм. За ялангуяа тэр хүндрээд байгаа тохиолдол нь бол арай одоо нөгөө хямдын хэрглэж байгаа хүмүүс нь юм шиг байгаа юм. Тэгтээ бол одоо би яг тэрийг хэлж мэдэхгүй шүү дээ. Зүгээр сонсож байгаагаар болохоос тэр зараад байгаа газруудыг бол тийм байна гэдгийг мэдсэн. Ахаад эмийн сангуудаас орж авч байна. Тэгэхээр эмийн сангийнхаа одоо за тэр зарж байгаа хүмүүс бол одоо угаасаа л мэджээ зарж байгаа. Эмийн сангийнхан бол ерөөсөө ахиж хүүхэд хорлоод байна. Хүнийг хорлож гин гэдэг үүднээсээ жоргүй юм битгий өгөөч гэдэг юм л гууж байна. Яг хөө зүгээр сэтгэлийн хөдөлгөөл янз бүрээр гууж л байгаа хэл та. Тэгэл нөгөө өрөвч сэтгэлийн одоо нэг бол юусанд ашиглаж шít. Тэгэхээр бүгдөө ийм болчул яасан юм бэ? Эмчнэр ч гэсэн одоо жишээ нь надаас хүртэл бас гууж илээдэг байхгүй юу? Нөгөө найз нөхөд одоо хүнд өвчтэй байна. Одоо аав гэмтчлээ, ээж гэмтчлээ, тий? Эсвэл одоо янз юм хэлээл. Тэгээ би ихэнд яг энэ байдалтай зуралддаггүй байхдаа бол яг үнийг хэлэхэд бас олж өгдөг л байсан байхгүй юу? Тэгээд би тэрэнд одоо ийм юм болно гэж тооцлоггүйгээр өгдөг байсан бахна шүү дээ. Тэгтээ бол яг зүгээр нөгөө аав ээж гэмтсэн тийм үед нь тэгсэн байлаа ч гэсэн ерөөсөө журмын ямиг журмаар нь л өгмөр юм байна гэдгийг одоо би ойлгоод байгаа байхгүй. Гараа тайруулсан хүүхдүүдтэй та ярилцж байхад хамгийн анх одоо ямар шугамар яаж мэдэж хэргэлсэн гэдэг юм уу, тарьсан гэдэг юм уу, тэгсэн гэж хэлж яах юм. Тэгэд яг ингээ гараа тайруулах дээрээ тулаа явж байхад хүүхдүүд харамсаж гин одоо ингээ болчих гэж бодож гин үү? Яаж? Одоо нэг шинэх нь бол гайгүй. Одоо нэг хамгийн анх бол одоо ингэдэг юм шиг. Нөгөө нэг архитар суугаал, найз нөхдөөрөө нийлж дарваал тий. Ингэж жагаад нөгөө хэрэгэлдэг хүмүүс нэг хэрэглэх өнтергээд
би зүгээр хувьдаа бодож байгаа шүү зүгээр одоо тэрнээс биш яг ийм процесс биш. Тэгэнгүүт нөгөөдүүл нь сэтгэл хөөрн энэ гоё болдсон одоо энэ төр гэж сэтгэлийн хөөргөж жагаад тарж өгöd байх шиг байна. За эхний удаадаа бол нэг хоёр зүгээр үнгүү тарих нь штэ. Тэгээ нөгөө дасал үүсээд шунал үүсээд одоо донтоод эхлэхээр нь үнэтэй болгодог. Дахиад өөрийнх нь хэрэгжилж байгаа ямиг цааш нь өөрөө хялбар одоо аргаар үнгүүгээр олж авахын тулд цааш нь дамжуулаад байна гэж үзэж байна. Зүгээр гол хэрэглэгчнэр бол одоо онолцсон тэгээ хүмүүстэй өгдгөөгөө яваад байгаа шүү дээ тий. Ингээд аль болох олон болох гээд байна гэж байгаа. Тийм байна. Хар тамхитай тэмцэх хэлтсийнхэн бас одоо бас энэ талаар нэлээд чамгүй ажиллагаа явуулдیں۔ Бас надтай холбогддیں۔ Тэгээд тэрийг сонсож байхад саяхан ч гэсэн нэг бүр сургуулаараа хэрэгэлсэн байлээ шүү дээ. Энд чинь бол юу вэ гэхээр төлөвшөөгүй байхад нь л нэгнийгээ даган дуурах үзлийг л одоо суулгаж өгч одоо тэрийг нь ашиглаж дээ, далимдуулж дээ. Тий, далимдуулж ийм олон хүрээ авч ирээдүгэл ер нь байхгүй болох гэдэг байна л гэж үзээд байгаа шүү дээ би одоо. Өөрсдийнхөө гараар өөрсдийнхөө үр хүүхдүүд. Тэгээ ялангуяа тэр нэг бөмбөр дээр байгаа, хар зах дээр байгаа ээж нар гэхээр ч аймаар байдтай тий би одоо 35-аас дээш насныхын гэдэг чи одоо юу вэ? Нийгэмд 2-3 настай 2-3 хүүхэд 4 хүүхэдтэй байх хэмжээний одоо үр хүүхэд нийгэм юу үлээ гэдгийг хангалттай мэдчихэж байгаа гэж байгаа шүү тий. Тэгээ хүний хүүхэд одоо ингээд яг нөгөө нүүрэн дээр нь яг өөрт нь тийм юм тохиолдоггүй учраас бас магадгүй зараад ээж магадгүй юм. Одоо энэ ингээд тайрагдсан, шаналцсан, ээж аав нь шаналцсан хүмүүсийг харахаар ч нь бол уг нь өөр байхгүй. Би одоо дандаа тийм юм хардаг учраас байнгын эмзэгэлдэг байхгүй. Эмзэглэн бодно нөгөө хүүхдэд юу хэлэх вэ? Одоо тайрахаас аргагүй болчихжээ гэл тээ. Эсвэл одоо ахынд одоо энэ за юмыг яаж мэдхүү оцордсон байна. Ахын эмчилгээ хийгээд үзье. Ингээд байнгын тэгээд нөгөө хамгийн аюултай за хүүхдүүд бол тэртээ дэргүй ингээд одоо дууртай уцаартай одоо ингээд бодцсон. Ээж аав нь амар хэцүү байдаг байхгүй шаналцсан. Дээрээс нь одоо ингээд хүүхэд нь хэрэглээд донтоод эхлэхээрээ сүүлдээ татдаг барьдаг болчдөг байхгүй юу. Татаж унж барь нөгөөхөө хэрэглэхгүй бол татаж барьж унаад. Тэгэхээр нь ээж аав нь одоо ингээд хүүхдийн нүдэн дээрээ татуулаад унгаах биш өөрснөө хайж эхэлдэг ээж аав. Тэртээ дэргүй тэр хүүхдийг алдчихж байгаа байхгүй юу. Угаасаа энэ тамхи энэ юунаас болоод хүүхэд бол тэртээ дэргүй одоо энэс гарах нь өнгөрсөн. Тэгээд одоо тэрийг яаж байлгах уу, яах уу гэдэг. Тийм учраас одоо ээж аав нарыг сэргийлээд хэрэглэхгүй байх л асуудал ярина. Тэрнээс тэртээ дэргүй одоо нэгэнт орцсон хүүхдийг өөрснөө хайж олж нөгөө хүүхдэд өгнө шүү. Ийм л байдалд хүрнэ. Одоо тэгээд нөгөө хөвтөл үр харам гэдэг чинь тий. Гар хуруугүй байсан ч одоо ингээд донтсон байсан ч хажууд нь байж байгаасаа гэж бодох нь л дээж аваад. За та тэгвэл гарын ингээд эмчиллээ аргагүй ирэхэнд ингээд өөрсдийн аваад тайрахын тайрлаа. Гэтэл тэр донтолтын эсрэг яг энэ бодисоос салгахын эсрэг сэтгэл зүйн ч юм уу эмчилгээ хийх газар хэр их байна. Та хэр холбож өгдөг вэ? Үр дүн юу нь ямар байдаг вэ? Тэрийг одоо өстой үндэ мэдэхгүй байна. Мэдэхгүй байна уу? Сэмүүтийнхэн байгаа шүү дээ. Сэмүүтийнхэн байгаа тэнд хэрэгжилж байгаа одоо ингээд зөвлөгөө мөвлөгөө өгөөрэй би явуулдаг. Тэрнээс яг нөгөө харилцаатай биш. Тийм байна. Яг үндэ бол одоо бид нар чинь дор дорынхаа ажлыг хийгээд бие биенийгаа мэдхгүй. Одоо жишээ нөгөө нэг юу байхгүй. Энд лүү явуулсан л гэхээс оцсон очиг үгийн ч мэдэхгүй шүү дээ, тий. Тэгээд яг зүгээр хичээгээд үзээрэй, хамтраад үзээрэй, эцсийн юм байдлаар би одоо яг нэгэнт орцсон нэгэнт ингэсэн хүн дээр хэлж байгаа юм. Одоо тэгвэл бүгдээрээ эцэг эхчүүдээ өнөөдөр гэр гертээ шалгалт явуулъя л да. Анзаарыг ажиглацгаая. Гэтэл одоо насаа бүр байли. Өсвөр нас чинь одоо сүүлийн үед чинь хэдэн наснаас ч эхлээд байгаа юм. Бүр багасаад байгаа штэ. Насны үед бол залуужж байгаа. Ямар шинж тэмдэг илэрчээж болох уу? Хөнгөн хэлбэрийн нэг юм татагдах гад байна гэдгийг яаж мэдхүү? Та нэг юм дистаратаа хэлж өгч. За яг тэрийг бас мэдэхгүй. За миний мэдж байгаа юм бол судсын шалгана. За. Гарны судснуудыг шалгах хэрэгтэй. Ахаад одоо нөгөө гарны судас шалгаач гэдэг ихэлснээс хойш хөл рүүгээ бас тарьдаг болчиход. Тий, хөлний судсыг бас шалгана. Ер нь судастай гэсэн ил байцхад 70 судснуудыг шалгах нь зөв байхгүй. Тэгээд одоо дээрэс нь
өөрснөө тарьдаг болчлоо. Тэгээд тарьж агаад ер нь бол энэ хүндрэлүүд юунаас гараад байна гэвэл нэгдүгээр тунгааг хэтрүүлж байгаа юм. Хоёрдугаарт гадуур тариад байгаа. Гадуур нь тарьчихаар нөгөө судаснаас гадуур тарьчихаар нөгөө мэдрэл судас булчингуудаа өвчүүлээд ингээд байгаа. Тэгэхээр мэрэгжлийн бус хүмүүс тарьж байгаа шүү дээ. Тий, өөрөөсөө ч юм уу хөвлүүд л байгаа гэсэн. Тий, хоорондоо л тарьж эхэлж байгаа байхгүй. А зарим нь бол анхагшаад ирэхээр нөгөө дуудлагын эмч сөвлөгч дуудаад тэгээд одоо миний би ингээд байгаа гэртээ дуудаад гэртэн дуудахаар яваад очино үсттэй. Тарай хийлэг гэсэн эмч энтер гэдээ худлаа яриад ховлцсон юун дээр аваад тэгээд эмч сөвлөгчээр уян зүү тавиулаад уян зүү чинь нэг 72 цаг байх хэрэгтэй байхгүй юу? Ер нь хамгийн дээдлэн шүү дээ. Тэгэхээр 7 хоногор тавьчихна. Тэгээд нөгөөх нь халдвар ороод бас тэр зөвхөн тэр биш тэрнээсээ илүү халдвар орж байгаа асуудал нь байгаа байхгүй. А тэгэхдээ дээр бас нэг юу сонсож байхад ингээд бие биенээсээ дамжуулж хэрэгэлдэг гэдэг ер нь бол тэр бол байхгүй. Одоо хэдгээр зам блэ. А хамгийн гол нэг удаагийн тариурыг бол тэртээ ханаас ч хамаагүй аптекаас ороод авчиж шít. Тэгэхээр тэр халдвар бол биш. А зүгээр наан нь нөгөө нэг хатгсан зүү руугаа юм уу хатгсан юм одоо нөгөө зүүнийхээ ором руу халдвар орж байгаа байхгүй. Тий. За ямар ч байсан шинж тэмдэг болвол байна. Анзаараад шалгаад үзэх юм бол уул мөр болвол байна. Гарын судснуудыг, хөлийн судснуудыг ер нь судас хаал байж болох тэр газруудыг шалгах юм байна. Энэ уян зүү тавина яасаа айхтар юм бэ те? Харин тий. Бүр санаанд багтамгүй, бүр гайхаад ах юм. Тэгээд ээж аавд бид ажиллаа хийж гин хэний төлөө ажилдгүү гэхээр үр хүүхдүүдийн төлөө ажилдаг гэдэг шүү. Тэгсэн чинь яг үүндээ хүүхдүүд нь хаана юу хийж явж байгааг мэдэхгүй, гар утсан дотор нь бүх юм багтцсан байгаад идэг. Үнэхээр аюултай. Тэгээ та болохоор яг өдөр тутамд ийм хүмүүстэй ажиллаж байгаа юм чи хамгийн түрүүнд тийм ээ өсвөр насныханд ээж аавд юу гэж хэлмээр байдаг вэ? Дахин давтан. Анхааралтай л баймаар байгаа байхгүй. Ерөөсөө энд юу вэ гэвэл миний ээж аав тийшээ ажилтаа, тэнд ч ажилтаа, энд ч ажилтаа ингээд ихэнх нь нөгөө бизнес хөөдөг аав ээж нар байдаг. Бас нэг тийм ядарсан аав ээж нар биш. Дандаа л бас нэг юм тий нэг одоо ямар нэг хувийн аж ахуйтай бас нэг өөрийн гэсэн орон байр машин унаатай хүмүүс байдаг байхгүй. Тэгээд тэр нь дандаа завгүй. Тэгээд анхаарал тавих юм байхгүй. Одоо би ээж автайгаа баймаар байсан ч гэсэн байгаагүй гэдээ одоо ярьдаг байхгүй юу. Тэгээ одоо ингээд бидний бодож байгаа ч гэсэн яг үнэн. Тэгэл эцэст хүүхдийнхээ төлөө амьдрэж байгаа юм шиг мөртлөө хүүхдэд анхаарал тавих. Тийм учраас орой ирлээ заавал хүүхдүүдтэйгээ ярилцаж суух. Тэгээ ер нь одоо бас найз нартайгаа ингээд ярилцж байгаад хүртэл ярьж илээ шүү дээ. Манай хүүхдүүд ер нь дугуурхаа болцсон, орж ирээл өрөөндөө байж байдаг. Уурлах битгий уурлчаасаа гэж одоо бид нар өөрснөө боддог. Би ч хүртэл бас хаяа тэгдэг байхгүй. За хүүхдүүд маань ингэ чинь за нэг жоохон дуу муутай байна да. Яах вэ гэж бас бодно шүү дээ. А гэхдээ бол яг энэ байдлыг бол бид заавал ярилцсан, заавал судсан шалгана яг хөө тест байт юм бас. Үе бол бас нэг тестээр шалгачихад бол ямар тест байх вэ? Яаж шалгахгүй? Одоо юугаас нь шээсээр нь шалгадаг байхгүй. Тий. Тэгэхээр тим тестүүд заавал байх хэрэгтэй. Энэ судасгүйгээр энэ ер нь бол энэ судсаар тарьж байгаанууд бол бас боломжгүй хүмүүс нь тим юм шиг байгаа юм. Боломжтойнууд нь бол одоо тэр илүү үнэтэйгээр нь аваад тэр янз одоо аюулгүй байдлаар нь хэрэглээд шүү дээ. Гэтэ аюулгүй байдал гэхээсээ илүү угаасаа л тэртээ та нэг л хэрэглээл болвол дахиад 2 дахь 3 дахь хэрэглээл эхлүүл угаасаа л ингээл таны үр дагавар бол ойлгомжтой, таны үр хүүхэд ойлгомжтой. Дахиад цаана нь одоо ямар нэгэн одоо илүү сайхан ирээдүй гэж хараад ерөөсөө хэрэггүй байхгүй. Тэ хэрэгэлцэн ингээл энийг хүүхдийг алдчихлаа гэж бодох хэрэгтэй. Хүүхэд бол өөрийгөө би болж ийн найз нөхөд манайхан зүгээр байна. Нөгөө хэрэглээд яваад байгаа хүмүүс нь зүгээр байна. Тэгэхээр болдгол юм байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр цаана нь өчнөө хүмүүс ингээд өнгөрсөн. Тэгээд нөгөөхөө имзэглэхгүй байгаад байгаа байхгүй. Тэ. Тэгээд таны нэг тавьсан зургийг харахад тэр эмэгтэй хүүхдийн зураг ах шиг байсан да. Хум суруугийн харж хахад тэгэхээр хүүсийн ялгаа байна уу? Эрэгтэй хүүхдүүд түлхүү, эмэгтэй хүүхдүүд бага гэсэн юм байна уу? Байхгүй. Бараг ялгаагүй шүү дээ. Тэ. Эрэгтэй эмэгтэй гэлтгүй бараг адилхан харьцаатай байна. Энэ нь яаж ийм ихээр одоо нөгөө хөвгүүд нь аягүй бол тэгэж дарих өгөөд миний ихэнх одоо сонссон хүүхдүүд дандаа л
найз нөхдөйгөө арх уусны дараа судас руу юм болсон. Тэгээд нэг тарьсаа хоёр тарьсан. Тэгээд тэрнээс хойш бол өөрөө нэхэж хэрэгэлдэг болсон гэж байгаа юм. Тэгэхээр энд эмэгтэйчүүд ч гэсэн угаасаа асар их байгаа юм чи. Тэгэхээр хүүс бол ерөөсөө ялгаагүй байна. Хүүс ялгаагүй болсон тийм. Тантай ярилцъя гэж бодож байхад гар сарууны тухай ярихад эхний сэдв бол энэ мансууруулах бодис байсан. Тэгэд өсвөр насныханд хүүхдүүдэд сэрэмжлүүлэг болгоё. Тэгээ хүн чинь би ч гэсэн хүүхд байхдаа бангадгүй тэгж хүлээж авч болох байсан бах тий. Өөрөө туулаагүй болохоор за гайгүй үзгээ сонсдгоо. Гэтэл ээж аавудаа бүгдээрээ жоохон анзаарахтай байцгаая гэдгийг хэлхийг хүссэн. Хоёр дахь асуудал одоо энэ бас надтай ч хамаатай. Юу вэ гэхээр хумсны хавдар сүүлийн үед маш их болж байна гинэ. Тэгээд энэ нь юунаас үүдэлтэй байна гэдгсэн сүүлийн үед одоо толгойд араалангийн хэлэхэд бараг хэлсдэхгүй байх энэ хумсаа будуулдаг, гэлэн будаг. Тэгээд дээрээс нь одоо нэг гэрэл байна шүү дээ. Хумс хатаадаг гэрэл. Эннээс их болоод байна гэд. Тэгээд одоо хумсыг хуруугийн тайраад байна уу, яагаад байна бас эвгүй үзхийн аргагүй дүр зураг байсан. Энэ талаар та их сэрэмжлүүлэг болгож дэлгэрүүлээч. Энэ юу юм байгаа маа? Сүүлийн үед их юм уу эсвэл байсан юм уу мэдэхгүй байхгүй. За. Тэгээд анх удаа тохиолж байхад нөгөө хятад байхад манай багш ярьж ирсэн. Хумсны хавдар 10,000-д нэг тохиолдолт юм ийм байдаг гэд ярьж байхгүй юу. Тэгээ би тоогоочгүй тэгээд нэг юм Монголд таарах биш гэж бодсон. Хэдэн жилийн өмнө гэсэн үг юм бэ? Тэр чи одоо 13 он уу? Тий 13 12 оны үед л байхаа та. Одоо сайн санахгүй байна. Тэгээд тэр үед ярьж яхад нь би нэг тоогоогүй байхгүй юу. Манай би амьдралдаа тийм өвчтөнтэй таараагүй юм чинь. Тэгээ уудлахгүй байжсэн чинь нэг ийм тохиолдол ирсэн. Бас өвдөд идэг. Хуруу нь өвдөд идэг юмд хүрэхээр ингээд идэг гэдэг. Тэгээд нэг мэдрэлийн тайраа ийцэн. Ахаа байжсэн ахаа нөгөө мэдрэлийн тайрцсан. Тэгээ хоёр мэдрэл хоёулаа тайрчаад байхад дахиад өвдөд идэг. Тэгээ ийм тохиолдол байж ийн гэхэд нэг иймч надад хэлэхгүй юу. Тэгэхээр нь би ийм байдаг юм баг та. Мэдрэлгүй ээжэд ягаад өвдөд идэг юм болоо гэж бодоод. Тэгээ би багш руу ярихгүй юу. Ингээд одоо би чинь бас мэдэхгүй чадахгүй юм их гарна шүү дээ. Тэр болгоныгоо би одоо энэ тентгийн багш нар руугаа яриад бас тохиолж ирсэн үү яаж ирсэн үү асуудаг байхгүй. Тэгээ асуусан чинь юу вэ би чамд өмнө хэлсэн чи одоо энийг одоо хүний хэлсэн болгоныг одоо ингээд хүлээж авахгүй шүү дээ чи бас зэмлэхгүй юу. Тэгээд энэ чинь хумсны хавдар шүү дээ чи эрентгийн зургийг хараач. Эрентгийн зурган дээр уг нь бол мэдэгдэг. Одоо би ингээд харахад мэдэгдэхгүй. Сайн одоо нөгөө туршлагатай хүн хармаар юм байлаа. Тэгжээж ийм байна. Эрентхэн дээр илэрхгүй тохиол байдаг байхгүй. Тэгээд харсан нэрээ харсан тийм байсан. Тэгээд анхны хаалгаа тэгэж хийгдээд тэгээд дараагийн юмнуудын одоо ойлгоод бас хийгдэж ихээсаа. Тэрнээс яг хумсны хавдар гэдэг дээр бол юугүй юм. Нөгөө нэг одоо тийм аюултай хурууд гарын тайрдаг мардаг юм бол биш. Гэхдээ бас тийм хувилбар байгаа. Яг одоо бидний тэр нэг маникюр педикюрээс болсон хумсны хавдар гэдэг тэр бол бас гайгүй. Зүгээр нэг тийм судас муудтай хамаарсан тийм хавдрууд бас байдаг байхгүй. Энэ хавдар чинь дотроо бас олон янз байна шүү дээ. Тэгэхээр яг тэр төрлийн хавдар бол бас гайгүй. Гломус төмөр гэж нэрлэдэг байхгүй. Тэр нь бол бас учиртай гайгүй учраас одоо зөвхөн тэр дараад байгаа, ургаад байгаа юуг нь хавдраа аваад л болчихно гэсэн. Тухайн үед бол хумсгүй болох нь тодорхой. Тий, тэгээд яг зүгээр яг зөв арчлаа, зөв явал яг л хуучин хэвэндээ орчин. Эргээд оргоно. Тий. Зарим үед бол нөгөө мэдхгүй хаана андхаа мэдхгүй явсаар хагаад нөгөө хумснуудын идээд дээгүүр ингээд янз янз болцсон хүмүүс ирдэг байхгүй. Тэд нар бол одоо нөгөө тэгцэн тохиолдолд бол хумсны сэргийх нь хэцүү. Гэхдээ бол хангаах хон хөгжсөн учраас хумсыг шилжүүл суулгаж болж ин хөвчтэн шилжүүлж ин ингээд өөрчилж болж байгаа байхгүй. Удамшил бол биш. За ер нь бол хамгийн илбэг тохиолдож байгаа нь бол тэр хумсны лак мак одоо нөгөө туяа биш үү? Тийм. Гэрэл нь хатаадаг гэрэл. Та нар анзарч ирсэн бол одоо тэр туяа чи өөрөө бас жоохон хорсогддог, өвдөгдөг тийм байгаа. Тэгэхээр тэр нь бол нөгөө туяа ахаад тэр нөгөө химийн бодис чинь өөрөө чанаргүй болоод ирэхээрээ ингээд нөгөө хавдрын үүсэх шат нь болоод байгаа байхгүй. Тэгээд гимтэл гэдэг ийм хоёр том шалтгаан байдаг.
Дахиад цаана нөхцнөө шалтгаантай. Тэ. Тэгэхээр хамгийн гол хоёр шалтгаан бол тэр хоёр гэмтэл тэр химийн бодис умсны гэдэг. Эсвэл одоо зарим эрэгтэй хүнд тохиолж байгаа хгүй ганц нэг. Тэгэхээр эрэгтэй хүнд зөөн тохиолдно. Гэхдээ тэр хэд маань юу байсан бэ гэвэл нөгөө уул уурхад байсан хүмүүс хэрглэж исэн тэгээ нөгөө химийн бодистой ажиллаж исэн хүмүүстээр тохиолдож байгаа. За тэгвэл хумсны хавдар, хумсны бодогтой холбож би бүр үнэхээр асууя гэж бодчихсон. Тэгээ таны ороод ирэхээр нөгөө гара хоруугаа нэг жоохон нуус хийгээд ингээд суугаад байгаа байхгүй юу. Тэгэхээр эмэгтэйчүүд одоо ихэвчлэн л уран хумсаа бодуулаад ингээд идэг. Болохынсэн гэж бодоод идэг хэрнээ. За одоо нэг удаа бодуулчаал байлээ доо гэл ингээд яваад идэг. Харин тий, угаасаа та хэдийн одоо юм чинь угаасаа тэг одоо хумсны бодоггүй л бол нэг өөрсдөө итгэл гүйцэтгэх юм уу нэг тийм сонирн болчтой юм шиг байна. Тэгэхээр тэр маань юу гэхээр хумс будахаас гадна нөгөө юу гэхгүй. Тэр чанартай гэдэг чинь чухал байгаа байхгүй. Дээрээс нь бас юу байна вэ гэхээр нөгөө чанар гэдэг байгаа чинь хамгийн гол юм. Тэгэхгүй нөгөө одоо энэ урдаас хамгийн хямдыг оруулж ирж штт. Манай Монгол одоо тэгээд хямд юм гисээр агаал хямд та нар дуртай хэдээр авахын гэд хэлдэг. Одоо би бас хятад багш магштай штэ. Тэгээд бид нартай ярилцж байхад хэлдэг байхгүй. Хэдээр авахын гин. За тэгээд тэрэнд нь одоо 10 найрлага орцсон болвол хилсэн үнд нь өгчин. Тэгдэг өгчин. Гэхдээ тэр 10 найрлагынхаа одоо бага үн хэлвэл 5-ын насаа хийчихнэ. Гайгүй шиг үн хэлвэл 3-ын нас чинь гэдэг. Одоо ингээд яг нөгөө чанараа дагуулахгүй байхгүй юу. Тийм учраас ер нь бол одоо хятад юм 8 хийх гэж байгаа бол дуугаа үнэнд нь авчаарай. Тэгвэл цайнаа өгье шүү гэж ярьж исэн баг. Тэрэн шиг одоо манайхан дандаа л нөгөө 90-ээс аваад ирэн шүү дээ. Тэгээ аль нь хямд ингээ хайгаад идэг нөгөөхөө өгчдөг. Тэгээд тэрнээсээ бас болоод байгаа. За хоёрдугаарт гэвэл одоо нөгөө энэ маникюр педикюр чинь ариутгаж ийн гэдэг нэг худлаа үнэн нэг тийм туяанд байгаад байдаг тийм. Эсвэл нэг юмд дүрчин, спиртэнд дүрчин. Энд чинь бас яг ариутгал биш байхгүй. Одоо тэгээ нөгөө халдвар орцсон, архагчсан нөгөөх нь ингээд за хомсны мөг өнцөргээд амар олон юмнаас үүсэж байгаа юм. Тэгэхээр бол одоо хэрэг үнэхээр л хомсаа янзлуулмаар бодмаар байвал нэгдүгээр хамгийн сайн брендийг олмоор байна. Хоёрдугаарт бол өөрийн гэсэн одоо багцтай болох хэрэгтэй. Тэрнээс тэр маникюр педикюрийн багж гэдэг чинь амар олон янз юм байгаа. Тэгээ мөөгөнцөр одоо ихс чинь би Монголд одоо тэр хумсны мөөгөнцөр ер нь байдаггүй байсан. Одоо бол бас надад их үзүүлдэг боллоо. Ямар шинж тэмдэг илэрхүү? Хумсны хэлбэрүүд өөрчлөгддөг байхгүй. Тэгээ хэлбэрүүд өөрчлөгдөн дахиад ингээд өнгө нь өөрчлөгдөн. Давхар ингээд хажууд нь одоо нөгөө зөөлийд мах гэж ярьдаг штэ. Тэнд нь юм урагцсан. Тэгээд тэр нь ерөөсөө арилахгүй. Тэгээд нэг жоохон хөнтөхөр нь цус гараад л юм уу тий. Ийм шинжүүд илэрдэг байхгүй. Тэгэхээр энэ байдлыг үүсгэхэд бол бүгдээр өөрсдөө нэг сайн бид маникюр педикюрийнхаа тийм багцтай болчвол тэгээд харин тэр хийдэг хүмүүс нь яг тэрүүгээр нь үйлчлдэг болчвол амар юм уу гэж хараад байгаа. Миний бодлоор бол тэрнээс биш тэр ариутгал хизээч тийм байх үндэсгүй ариутгал. Тэгээд дүүрчин дахиад нэгээс авлаа нөгөө зөвхөн тэр хумсны мөөгөнцөр сөгөнцөрч биш. Ахаад нөгөө Б байна, С байна тий. Дох тэмбүү байна. Бүгдээрээ орж. Хамгийн аюултай шүү дээ тэр чинь. Тэгээ бүр 3 хоног хүртэл хадгалагддаг байгаа шүү дээ. Тэгэхээр чин тийм юм чи их байхгүй юу. Миний ганц айдаг юм тэр байхгүй. Тэгэхээр нэг удаагийн хэрэгсэлтэй болчихгоо. Ахаад дээрээс нь чанартайг нь хэрэгжилж ячээл гэж. За тэгэхээр та яг одоо Хөхтөнгөр радиогийн подкастыг хүлээн аван сонсчод бидний өнөөдрийн ярилцж байгаа зочин бол доктор Үүр гар сарууны эмнэлгийн эмч, ангаах ухааны доктор гар сарууны их эмч очир бүрвтэй ярилцаж байна. За эхний сэдв бол мансууруулах бодистой холбоотой өсвөр насныхыг хөвчлэн гар хурууга тайруулж байгаа тухай сэрэмжлүүлэг мэдээлэл байсан. Хоёр дахь мэдээлэл бол охид эмэгтэйчүүдтэй хөвчлэн холбоотой байгаа даа. Хумсны хавдар сүүлийн үед ихэлсэн. Энэ нь одоо хумсаа гэлэн будгаар бодож байгаа, хатааж байгаа. Энэ асуудал бас төлхөө нөлөөлж байгаа тухай. За дараагийн асуудал бол энэ одоо бараг бидний уламжлалт сэтгэлгээ гэх нь хаашаа нэг хурууга тулгачдаг штэ бид нар ямар нэгэн байдлаар. Тэгэхэд татчих гээл татаа ичдэг. Зарим тохиолдолд азарч байд юм уу зүгээр болчдөг. Зарим нь ингээл хавдаал пимби гээл
хагалгаанд ч ороод асуудал үүсдэг штеп. Энэ юу н зөв юм уу? Энэ ийм юм. Үеийн дээр болохоор эн чинь яг татах үе нь юу байдаг вэ гэвэл нөгөө мэрэгжлийн юм чинь татаж мултарсан үеийг л одоо татаж оруулдаг байхгүй юу? Тэрийг харчаад зарим хүмүүс ингэж татсан байна гэдэг ойлголтоор ялангуяа их дасгалжуулагч нар зүгээр нэг ороод тулцдаг л татаад идэг гэсэн байхгүй. Одоо харьцангуй ирж үзүүлж байгаа хүмүүс ихэнхдээ тийхээ болчих спортын дасгалж болохгүй шүү. Алиг үзүүлээд чигээ барьчих гээд. Ер нь бол энэ хамгийн амархан хуруу туллаа болвол чиг зүүчих хэвээр. Тэгээ хөдөлгөөнгүй нэг 21 онцох хэвээр байхгүй. Тэгээд яг хөдөлгөөнгүй байчаад тэрний дараа нөгөө хөдөлгөөд эхлэхээр нэг хэсэгтээ жоохон өвдөн хавдна. Тэгээ явандаа сайжирдаг байхгүй. Тэгэхгүйгээсээ болоод одоо нөгөө холбоос нь тасарчаад мөрийгаад далигаад нэг 10 жилийн өмнө одоо юу яатсан хурууга татуулсан юм тулгаад тэгсэн чи харин одоо ингэж идэг болчлоо гэд шууд далийчдаг болчдөг байхгүй хуруу. Тэгээ хүрээд ирсэн тэрний яасан бэ гэвэл нөгөө хурууга үеэ одоо барьж явах хэвээр холбоос нь тасарчдаг байхгүй. Тэр татснаас болоод. За нэгдүгээр тэр. Тэгэхээр саяын таны хэлдэг чинь хуруу ингээд далийчна гэдэг чинь ингээд хоёр тийш ингээд санжигнаад байна гэсэн үг юм уу? Нэг тал руугаа болоод идэг чи юм уу? Санжигнаад идэг байхгүй. Зүгээр өөр тий. Одоо нэг хаан чамаагүй гараад явчихна гэсэн үг байхгүй. Ингээд далийч. Тэгээд тэр нь өвдөлт байхгүй. Зүгээр л ингээд байж л идэв юм шиг. Тэгээд одоо нэг ийм байдیں۔ Тэгээ би танд бас юмыг яаж мэдхүүгээ үзүүлэх гэсэн ингээ ороод ирдэг хүмүүс байдаг. Тэр тэгээд одоо зүгээр болохгүй юу? Нэгэнд хагалгаанд орно. Холбоосоо сэргээ нөгөө тасарсан холбоосоо сэргээх байхгүй. За. Тий. Хоёрдугаарт гэвэл одоо нөгөө хуруу дуургаад идэг штэ. Тий. Тэгээ за тэн дээр бол хуруу дуургахаараа яаж ийнэ вэ гэхээр нэг бодлын зүгээр байгаа юм шиг мөртлөө баг багаар гимтэй гэдэг байхгүй нөгөө үе. Тэгээ нөгөө одоо хамгийн энгийн жишээ ярихад юу яадаг штэ. Одоо нөгөө баг өсвөр наснд байхдаа бас л нөгөө бусдыгаа дуурайгаал нэг нь аль ч нэг хамраа майж чадах. Нэг 100 майж. Нөгөө онц сурдаг тий 100 майж 6 илдэг. Тий одоо яг тэрийг хідэл. Тэгэхээр одоо нэг 100 майжчихаар тэр чинь амар нөлөөлөхгүй мөртлөө шалбардаг гэсэн. Яг тэрнтэй адилхан бид нар дуургаал левел тэр маань холбоос нь зузаараа л юм уу эсвэл сорвжоол ингээл байдаг аахгүй. Тэгээ энэ нь юун дээр илрэх вэ гэвэл одоо хүн хүнээсээ хамаарах байхгүй. Хүний хүлээж авах чадвараас хамаарна. Тэрнээсээ хамаарат баг залуудаа илэрх үү эсвэл нөгөө 50 60 гараад нөгөө хуруунууд нь монигоод тий янз бүр дали мөрий болцсон хүмүүс шүү дээ. Тийм болцдог байхгүй. Тэгэхээр тэрийг болохоор ихэнх л хэдэн жил дуурглаа зүгээр л байна гэдэг. Тэгвэл 50 юм уу 60 гараад ирэхээр яг тэрийг мэдрэгнэ. Тийм учраас ийм байдлыг болох хэрэгтэй. Хуруу дуургаж өрөөсөө болохгүй гэж л хэлмээр. За хуруу тулах хуруу дуургах тал дээр энэ байна. За одоо өнөөдрийн сүүлийн сэдв одоо инээдтэй ч гэх нь хаашаа залуучууд хөвчлэн сэр зогчоод гараа гэмтээгээд тэн гэддэг штэ. Эмгтээчүүд харцангуу гайгүй байдаг байсан юм шиг байгаамаа. Энэ тэгээд одоо сэрээ зохиод одоо энэ гарын савхан яс гэдэг болов юм. Энэ яс нь ингээд тугараад байдаг. Энэ буруу зохитохтойгоо байгаад байна уу? Эсвэл сүүлийн үеийн хүмүүсийн нөгөө яс чанар жоохон муудаж байгаа гэж яриад штэ. Энтэй холбоотой байгаад байна уу? Хоёулаа таны хэлдэг хоёулаа таарна. Хоёулаа таарах уу за. Хоёулаа таарна. Ягаад гэвэл одоо ийм болцсон байхгүй. Нөгөө нэг кола гэдээ ярьдаг штэ. Ингээ уугаад ийм болцсон гэд. Тэртээ дэргүү зөвхөн кола биш байхгүй. Энд чи угаасаа л бидний хэрэгжилж байгаа юмнууд хиймэл болцсон. Одоо нөгөө чанаргүй болцсон. Одоо яс нь хэврэг болцсон байхгүй. Тэгэхээр тэр талд нь нэг байна. За яг хоёрдугаарх нь бол ерөөсөө өнцгөө буруу зохиод байгаа байхгүй. Нөгөө боксер хугарлагаа боксчд бас нэг зохиотоо буруу зохиод хугалцдаг гэдэг шиг хичнээн хүчтэй байна. Хоёр хүч хоорондоо таарахаар аль нэг нь л хугарч таарна та. Тэгэхээр өнцг нь өөрчлөгдөө зохигдчих юм бол нөгөө хүч хугарах гэж байгаа нь шээ. Хугалах гэж байгаа нь шээ. Тий, өөрөө хугарчдаг байхгүй. Тэгэхээр энийг техникээ зөв болгох хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаарт бол үнэхээр цохимоор байгаа бол одоо тэрийг чинь маш олон хэмжээнд цохиж үзэж нарийн жижиг юмнуудаас ингэж бэхжүүлж ягаад тэгээд өнцгөө зөв бол цогтөг болсон хон цохно гэхээс одоо нөгөө нэг байжсанаа л
уутын цохоод исэн ингээд нөгөө мах чанж идж байгаа л цохоод байгаа шүү дээ. Тий. Тэрнээс болохоор ч нөгөө техникгүй хүмүүс тэгээд цохоод одоо тэр тэмцээн болоод байна. Маш олон хүүхэд одоо нөгөө шивнүүрээ хугалж байна. Тэгээд хугалахаараа яг зүгээр одоо энэ цогсон хэсгийг яс гэсэн үг таны хэлж байгаа. Яг цогсон хэсгийг яасан хугарна. Тэгээд хугарахаараа зөрөөгөө хугарчвал бас нэг азтай. За. Зөрөөтэй бол гоо сайхны хувьд муухай. Зарим үед бороолохгүй тохиолдол гарна шүү дээ. Идэхгүй гэсэн үг юм уу тий? Идэхгүй тохиолдол гарах байхгүй. Тэгэхээр н хадна барин хагалгаанд орно ингээд зохицуулах тохиолдол гардаг. Хамгийн наад зах нь гоо сайхны хувьд муухай болчихж байгаа байхгүй. За нөгөө цаашлах юм бол одоо зүгээр тийм тохиолдол бас цөөхөн тохиолдол л та одоо 100-ны 1 0 хэдэн хувьд нь чи ясн бороолохгүй ахаад нөгөө ясн үхчээд одоо осцомлын тентэр гэж яриад байдаг тийм юм болох тохиолдол гарах байхгүй. Тэгээ халдвар орчин нөгөө хугарч байгаа соёлоо зэрэг хугарчих юм бол магадгүй арьсаар нь одоо халдвар ороод дахиад нөгөө халдвар нь цаашаа хүндрэгүүл яах вэ энэ гэдэг тийм тохиолдол болох учраас угаасаа ер нь бол тэр сэр цохино гэдэг юмыг хараад хэдгээр 100 билээ бид нар чи Монгол ясаа дийдэлж ийн гэдэг. Тэгтээ дийдлэхдээ зөв дийдлэх хэрэгтэй байхгүй тий. Тэгэхээр болчмоор л байгаа юм гэж үзэж байгаа байхгүй. Аха. Гэхдээ одоо тэгээд найр наадмаас болоод хуруугаар нь тийм болчдөг. Тэгээ сүүл рүүгээ сая таны хэлж байгаа шиг тийм ээ. Нөө идэхгүй бохор ороод инээ тэр гэдэг асуудал хүндрэл юм байна. Тийм байна. Тий. Тийм учраас болчихно. Үнэхээр хийх гэж байгаа бол яг тэр цохих гэж байгаа хүмүүс нь тийм техникээ давтаач. Техник давтаж маш олон удаа нөгөө нарийн жижиг юмнуудын цогж байгаа тий. Нөгөө хавирганы яснаас ихэж цогж явж байгаа тарин тэгвэл одоо нөгөө хүний бие организм чи өөрөө бас маш агуу штэ угаасаа тий. Тэр дасан зөгцдөг байхгүй нөгөө цохилтонд нь өнцгөнд нь тэгээ өөрөө нөгөө уураг тархины хүртэл яаж цохих ивэ олоод эхэлдэг байхгүй. Тэр үед л цохиул ихээс биш зүгээр шууд л нэг юм аваад цохоод ээж болохгүй шүү л гэж. Тан дээр ер нь хэр ирж исэн бэ? Тэгээ би зүгээр ингээд сонирхоод бодоход эрэгтэй хүмүүс ч сэр цогч жагаад нөгөө ясны ш өөрийнх нь яс угарч харч нэг жоохон ичвтер байдалд орно доо. Эрнээсээ болоод ирэхгүй удаах хүндрүүлж исэн юм ер нь байдаг болов уу? Жоохон нэрлэхэн хүмүүс шүү дээ. Гайгүй. Тэр бол зүгээр ирээд хэлнэ шүү дээ. Өстой балаа юм боллоо. Нэг хүмүүсийн өмнө өнгөрөх гэсэн биш шүү дээ. Халар шүү дээ. Одоо хавдаад байсан. Тэгээ яг зүгээр жоохон хожигдож ирнэ. Гэхдээ гайгүй. Тэгээд хавдаад байхаар за гайгүй болов гэсэн чинь 2-3 сар болчихлоо. Тэгээ өвдөд байхаар тань дээр ирж чинь хөөрөө дээр. Тэгээ яг хавдаа дэрийг болж өгвөл хадахгүй мөрийгээр нь идгээч тий. Миний хувьд гэвч зарим одоо ихэнх эмчнэр бол хадна л гэдэг л те. Би болохоор одоо энэ шивнүүрийг сугарчих юм бол хадахгүй байж ивэл яасан юм ялгаач байхгүй. Ахаа дээрээс нь сорив нэмчихье гэж боддог. Шивнүүр яс гэдэг нь их нарийнхан л гэсэн утгатай л болов ямар учиртай. Алганы ясыг л зүгээр шивнүүр яс гэж нэрлэдэг байхгүй тий. Тэгээ тэрэндээ нарийн гэх юмгүй уг нь бол маш их хүчтэй юм шүү дээ. Тэр чинь одоо боксчдын гармаар бусад нөгөө хүмүүсийн гар юмнуудыг хараад байхад хамгийн гол нь техникгүй өнцгөө олохгүй. Тэгээ нэгнийгээ одоо даган дуурайснаас л болж байгаа хэрэг гэж. За баярлалаа. Тэгэхээр өнөөдрийн ярилцж байгаа сэдв өнөөдрийн урьсан зочин бол доктор Үүр гар сарууны эмнэлгийн эмч, ангаах ухааны доктор гар сарууны их эмч очир бүрвтэй бид ярилцлаа. Хамт байсанд баярлалаа. Би сэтгүүлч хүний хувьд, ээж хүний хувьд яг өөрийн эргэн тойронд байгаа асуудлуудыг одоо сонсогчдод, үзэгчдод хүргэхийг хичээсэн. Харин та мэрэгжлийн гар сарууны их эмч хүний хувьд одоо өөрийнхөө нөгөө ажил мэрэгжлийн үүргийнхөө хувьд бас мэдээллүүдээ өглөө. Тэгээ өдөр тутамдаа хүн болгонд мэрэгжлийн дагууч байдаг юм уу? Эсвэл хэн нэгэнд за энийг ер нь анхаарч байвал зүгээр шүү. Гар гэдэг чинь ийм чухал эд шүү гэсэн нэг юм цогцч гэдэг юм уу те зөвлөгөө мэдээлэл өгдөг баг. Түүнийгээ хэлээд өнөөдрийнхөө ярилцлагыг өндөрлөе. За юу юм байгаа юм? Нөгөө нэг юун дээр хар тамхи. Тий, тэрийг бол одоо би маш олон хүнд хүргэмээр байна. Тэгээд хүрэхдээ яах вэ гэвэл энэ зарж байгаа хүмүүсийн л одоо өндөр ялтай болгочихоо чи тий. Зарж байгаа хэрглэж байгаа хүмүүс бол голцуул нөгөө оюун ухаан нь гүйцэд төлөвшөөгүй хүүхдүүд учраас одоо тэнд яг ч арга байхгүй. Тэгээд өндөр ялтай болчих юм бол одоо ийм тохиол гарахгүй штэ гэж хэлмээр байгаа байхгүй. Энэ дээр бас хэлмээр байна. За
За би танаас тухайн үед яг асууя гэж бодож байсан. Одоо та өдөр тутамдаа ийм асуудалтай хүүхдүүдийг хараад байна. Мэдээж маш хэцүү. Та бүр ингээд одоо эмчилж байгаадаа баярлаа, тайрч байгаадаа харамсаад юу илгүү тийм ээ. Тэгэхээр та энэ цагдаагийн ерөнхий газар хар тамхитай тэмцэх хилтэс энэ шийдвэр гаргах төвшөнд ер нь мэдэгдэл, бичиг одоо юу гэдэг те ийм нөлөө үзүүлэх үйлдэл хийжсэн үү? Гэхдээ би ажил амжихгүй байгаа тийм. Ажил амжихгүй. Дээрээс нь намайг хэн тавих вэ гэж боддог байхгүй. Зүгээр би өөрийнхөө хэмжээнд хүргээд хүмүүстэй хилжил гэж бодохоос тэртээ дөрвөдөр чи хууль боловсруулах энэ төр юм чинь бас тусдаа нарийн юм шиг байлаа шүү дээ. Тэрий чинь би ямар ойлгох биш. Тэгэхээр зүгээр яхаа аль болох дайралтсан хүн болгонд л тэрийг нэг өндөр болгочих юмсан ингээх боломж өгд юм уу гэж л ярихаас биш. Тийм бичиг мичиг хүргүүлэх хэмжээний хүн биш л гэж боддөө шүү дээ өөрөө. Тэрийг хамгаалъя гэж бодож ивэл хэдүүлээ одоо тэр зараад байгаа хүмүүст өндөр ял өгмөр байна. Ахаад тэр аптекийнхан бол одоо жишээ нь хөрхий өрөвдчил өгж байгаа шүү дээ өөр хүмүүст. Тэгээ нөгөө имийг гуугаад өвөө гуугаад ирэхэр чинь аргагүй. Тэгэхээр тэр байдлаар зогсоо чи хэдүүлээ би эмч нартай ч бас өрөөлчмөр байгаа байхгүй. Одоо хэдүүлээ нэг танил талаараа ингээд би яг бас өөрөө хүртэл өгчээсэн хэлжсэн шүү дээ. Тэгээ одоо тэрнээс хойш би бол одоо ахаад тийм асуудал байлгахыг болиулж байгаа. Ер нь бол өөрөө хэлэхээр нь үгүй журмаар аваа. Зарим тохиолдолд үнэхээр хүрдгүй юм шиг байна. Гэхдээ уг нь бол тэнд зараад байгаа ямиг тэнд нь үнэхээр зориултын хүнд нь хүрхчүүл зүгээр байхгүй. Тэгэхгүй бас яг ийм одоо нөгөө өвчтэй хүн нь үнэхээр өвдсөн хэцүү байгаа хүнд одоо нормын бага тий нэг өдөрт нэг ч юм уу эсвэл 3 хоногт нэг мэг гэсэн норм тогтоох ёсгүй л байхгүй тий. Эсвэл яг тэр юм чинь бичиж өгөөл яг хэрэглээл хажууд нь тийм хүн байж байвд одоо зүгээр байхгүй. За баярлалаа. Та тэгэхээр яг өөрөөсөө шалтгааллах ажлыг болвол хийгээд явж байна. Та ингэж амжуулахгүй болцсон гэдэг чинь ингээл ихний үйлдэл гараад эхэлсэн байна гэж ойлгож байна. Баярлалаа. Тийм. Тэгэхээр үзэгчдээ, сонсогчдоо Хөвтөнгөр радиогийн подкастта хамт байсанд баярлалаа. Дараа дараагийнхаа зочдоор эргээд уулзаж иргэн ярилцъя.